За 3 дахь нэг ятгийн утга нь гэх юм бол Ukemi bunno doosashu гэж байгаа. За Ukemi bunno doosashu гэхээр айгүй хэцүү сонсогдож байна тий. За хэдүүлээ намайг тайлбарлаад ирэх юм бол ойлгоно. За Ukemi bunno doosashu гэдэг маань болохоор ерөнхийдөө гэсэн үг байхгүй юу? Японоор тайлбарлах юм бол Эйни би сарета. Эйни би сарета гэсэн үг. За бүр амархнаар хэлэх юм бол Нани нани ва Эйга би шимашта. За энийг зөв монгол руу хэдүүл орчуулъя. За одоо жишээ нь штэ тий хэдүүлээ. Энэ зургийг харъя л та тий. За. За энэ зургийг харъя. Энд нэг зураг байна тийм үү? Энд чинь нөгөө гоох штэ тий. Гоох гэж зураач тийм үү? За энэ зургийг гоох зурсан тийм үү? Тэгвэл энийг түрүүний нөгөөний Ukemi-no doosashu-гаар хэлэх юм бол за хэдүүлээ монголоор хэлж үзье. Энэ зураг энэ зураачаар зурагдсан. Энэ зураг энэ зураачаар зурагдсан гэсэн үг. Ойлгомжтой тий? За энийг хэдүүлээ зүгээр энгийн өгүүлбэрээр тайлбарлах юм бол konoe wa за энэ зураг konoe wa gakka гэдэг маань өөрөө зураач гэсэн үг шүү. За зураач гэсэн үг. Gakka дахиад хэлье. Ga kakimashita буюу konoe wa энэ зураг зураач зурсан. Зураач gakka-га kakimashita зурсан. Kakimас гэдэг энэ ханз нь болохоор зурах гэсэн үг. Зурах гэсэн үг. Какимасын ханз нь өөр эдэг штэ. Бичих гэдгийн ханз нь бол өөр байдаг. Зурах гэдгийн ханз нь өөр мөртлөө адилхан дуудаж байгаач какимашта гэж ойлгосон тий. За энэ тэгвэл түрүүний нөгөө нэг Ukemi bunno doosashu буюу пассив хэлбэрээр үзье гэвэл нэг ятыг бас ашиглаж үзье гэх юм бол konoe wa yume-na за yume гэдэг маань юу вэ? Алтартай гэсэн үгтэй. За би энэ үсэглэе. Yume гэдэг алтартай гэсэн үг. Би үсэглэх юм бол ю у ме и ю у ме и yume-na gakka ni yotte энэ зураачаар энэ зураг маань энэ алтартай зураачаар какаремашта буюу зурагцсан. Зурагцсан гэсэн үг. Энэ зураг маань энэ алдартай зураачаар зурагцсан гэдгийг дахиж хэлэх юм бол konoe wa yume no gakka ni yotte зураачаар гэсэн үг. Ni yotte kakaremashita гэж хэлнэ гэсэн үг. Окей. За. Ойлгосон тий? Энэ зураг нь энэ зураачаар зурагдсан. За дахиад одоо жишээ нь энд байна. Konoe wa энэ Пикассоны yotte какаремашта буюу энэ зураг Пикассогоор зурагдсан. Зүгээр хэлэх юм бол энэ зургийг Пикассо зурсан л гэсэн үг байхгүй юу те? Яг пассив хэлбэрээр яг орчуулах юм бол энэ зураг Пикассогоор зурагдсан. За дараагийнх нь Kono hon wa eigo ni yotte kakaремashita. Sono hon wa eigo ni yotte kakaремashita буюу eigo ni yotte гэхээр англи хэлээр те. Энд чи англи хэл гэсэн үг шүү дээ. За би нэг үсэглээ eigo гэдгийг eigo ni yotte англи хэлээр бичигдсэн. Ном нь англи хэлээр бичигдсэн гэсэн үг. Какаремашта. За дараагийнх нь Sono uta wa oko no hitobito ni yotte utawarete imasu. Sono uta wa oko no hitobito ni yotte utawarete imasu буюу энийг хитобито гэж уншина. Хитогийн ардаас нэг бито, хитобито буюу хүмүүс
хүмүүс шүү. За хито бито. Хито гэдэг нэг ханц байж байгаа дард нь юм тий. Хито битоны ётой гэхээр хүмүүсээр дуулагддаг гэсэн үг. Утаваретимас гэхээр дуулагддаг. Дуулагддаг. За тэгэхээр соно утава окуно хито битоны ётой утаваретимас буюу тэр дууг олон хүмүүс тэр дуу бол олон хүмүүсээр дуулагддаг гэсэн үг байна шүү дээ. Тэр дуу бол олон хүмүүсээр дуулагддаг. За, сицуцокон бол яг адилхан бусадтайгаа. За, яку цукау котоба гэж байгаа. Яку цукау котоба тий их хэрэглэгддэг үг. За, үлээж араа яку цукау котоба гэдгийг орохоос өмнө хэдүүлээ энэ утгыг шууд харчээ. За, утгаа шууд монголоор хэлэх юм бол үйлдэлийг гүйцэтгсэн эзнийг нь заах үүрэгтэй. Одоо жишээ нь энэ зургийг зурсан эзнийг нь заах үүрэгтэй. Пикассогоор зурагдсан. Энэ зураг нь Пикассогоор зурагдсан. Энэ ном нь англиар бичигдсэн. Хүмүүсээр дуулагддаг гэдэг эдгээр нь илүү point өгдөг хана штэ хүмүүст илүү эднийг хүрэх гэж энэ дүрмийг ашигладаг гэсэн. Хинээр юунаар дамжин хинээр дамжин энэ зураг яасан зурагдсан бичигдсэн тий дуулагдсан. Өдөр тутмын яриа биш бичгийн хэлэнд илүү ашиглагддаг гэсэн байна тийм үү. За ямар үгийг илүү ашигладаг вэ гэх юм бол хацуме шимас энэ ямар үгийг илүү ашигладаг вэ гэдгийг нь болохоор дандаа эднэр шүү заяа энэ артлалт нь байгаа үйл өгнүүд ямар өгнүүд артлалыг ашигладаг вэ гэх юм бол хацуме шимас хацуме гэдэг маань болохоор хамгийн анх зохион бүтээсэн гэсэн гаргасан зохион бүтээсэн гэсэн. За какимас буюу бичихтэй хин нэг нэр бичих шүү зурах биш бичих зүгээр бичих б гэж бичих. Какимас болчоор энэ ханц нь өөр агааз гэхдээ дуудлага нь адилхан. Энэ болохоор зурах. За цукуримас буюу энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр хийх гэсэн үг. Хийх. За саксешимас гэдэг маань болохоор бас хийх гэсэн үг. Хийх. Илүү албан ёсны саксешимас гэдэг нь хийх. Зохион бүтээх гэсэн үг. За секкей гэдэг маань болохоор бодох. Секкейшимас бодох. Дизайн шимас буюу дизайныг гаргах тий. За хаккен шимас буюу нээж тодруулах гэсэн үг. Хаккен шимас нээж тодруулах. Кайхацу шимас буюу шинээр гаргах гэсэн үг утгатай тий. За наника о цукуритасу имэжино доошио якуцука буюу ямар нэгэн юмыг бүтээх бий болгох үйлдэлийг илэрхийлсэн үйл үгийг байнга хэрэглэдэг энэ артлалт нь. Ямар нэгэн юмыг бүтээх бий болгох үйлдэлийг илэрхийлсэн үйл өгнүүдийг энэ арт нь хэрэглэдэг байх нь штэ. Дандаа ямар нэг юм хийх. Миний саяны хэлсэн бүх үйл өгнүүд маань болохоор ямар нэгэн бий болгосон тийм үйл өгнүүд байна гэсэн. За баярлалаа.